Сайн басан та бүхэн дэм дэвхий. Cryptoverse сэлжний дугаар та бүхэнд бэлэн болсон байна. За, ерөөдөө бол криптогийн хувьд бол амаргүй 7 хоног үргэлжилсээр байгаа. Тийм. За, ерөөдөө бол ингээ харахад одоо ингээ сүүлийн бас 4-5 сарын хаад ер нь л мэдээгээр буцалсан сарууд бол өнгөрлөө шүү дээ. Ер нь бол одоо бол харьцангуй мэдээ бол ингээ айгу намжаад, сармагжаад ер нь жоохон тогтвортой байдлаар орж байгааг шаарад байна. За, тэгтээ мэдээ байгаа хэ? Тэгтээ мэдээ байгаа. За, өнгөрсөн лагт ярьжсэнчлээ. Дональд Трампын одоо авч байгаа тэр нэг тариф гарах хэмжээнд бол ерөөдөө Төв банкаа бол бодлогын хөвгөө бууруулаач гэдэг шахалтаа гэж үзчихсэн. За тэгэнгუთ Төв банкны бас бодлогын хөв гарсан байна те. Хэвээр 4.5 дээр бол хэвээр үлдсэн. За энэ хэд бол энэ нөрөө бас одоо алстаа бол бодлогыг бол алстаа 2 удаа буулгана гэдэг тийм их мэдээлэл явсан. За ихэд тэн түүнтэй холбоотой маркет бол баг зэргийн сэргийлэл үзүүлсэн. За түүнтэй холбоотой бол алт арилжаалт хүмүүст бол сайн мэдээ. За мэдээж алт бол all time high хийж явж байна. За бас биткойн бол бас тодорхой хэмжээний скрипто багахан зэргийн бас өсөлтийг үзүүлж хөөх юм уу Ethereum 2000 хүрлээ. Хөөх юм уу ETH гадаа хүүтэн байна ETH. За тэгээд Америкт солоногийн анхны ETF явуулсан арилжаалагдсан гэдэг мэдээ бас гарсан байгаа. За энэ болонгууд futures ETF байгаа. Ethereum биткойны ETF, spot ETF гарахын өмнө ч гэсэн яг futures ETF-ууд батлаад явж байсан. За тэгэхээр хэрвээ ирээдүйд солоногийн ETF одоо 30 ETF бол гарах магадлал маш өндөр болж байгаа гэдэг нь бас тохиолж магадгүй болсон байна. Future ETF гэдэг чинь яг битээр нь авахгүй байгаа бас хэлцээр аваад тийм. А спотоор аавна гэдэг нь өөрөө яг аваад хадгалж байгаа гэдэг утгаараа ханшинд илүү бас нөлөө үзүүлдэг. Одоохондоо бол future байгаа. Гэтэ алстаас спотоор авна гэдэг спот арилжаа нэгтгэх гэсэн хэлэлт. Тэгээд энэ солоногийн үнд бас тодорхой хэмжээнд дэмжлэг болсон байгаа. За тэгээд өөр тэгэхээр ихнэ болгонгуудаа өөр том сонирхолтой мэдээлэл гарч ирсэн нэр Reuters гэж байна. Тэгээд одоо агентлаг байгаа. Эднийхээс болонгууд Орос улбаны улсын газрын тосны одоо компаниуд биткойн болон Tether-ийг ашиглаад төлбөр тооцоо хийгээд байгаа юм байна гэдэг зүйлийг онцлог мэдээ болгон бичсэн байлаа. За тэгээд процесс нь хэрхэн яаж явж байгаа вэ гэдэг юм гот. За Хятадаас бензин авч байгаа болгоно Хятадаас нэг хүн юана одоо дундаа нь дамжуулж байгаа тэр хүн лөө юана өгөөд за нөгөө хүн хүлээж аваад юана крипто болгоод Оросын бас нэг бирж лөө ч юм уу Оросын нэг хаяглуу дамжуулаад тэнцэнэс рубль болгоод ингэж авч байгаа зүйл бол явагдаж байгаа юм байна. За яагаад гэвэл яагаад ингэж явуулсан бэ гэхээр Орос улбаны улс маань өөрөө одоо болж байгаа дантай холбоотойгоор санкшн буюу одоо хориг тавилсан байгаа. Тийм учраас ингэж төлбөр тооцоос хийж байгаа юм байна. За тэгээд өөр нэг дурдсан мэдээний онцлог дурдсан зүйл нь болгоод крипто гэдэг зүйл бол ямар ч тийм хориг тавьсан бол хэрэглэгдэх боломжтой зүйл юм аа гэдэг үнцгийг бас гаргаж иж тавьсан байгаа. Одоо нөгөө юу гэдэг чинь дайны цаг үед юу хөгждөг технологи хөгждөг гэж яддаг чинь одоо чинь дайны цаг үед маш их том нээлтүүд маш их том хөгжлийн одоо хурцгадаг зүйлүүд бий болж исэн. За одоогийн бас энэ дайн дээр Орос улбаны улс бол хэдийн олон улсын гүлийг хаалгасан ч гэсэн крипто гэдэг нэг гаргалгаа байна гэдгийг бас харуулж байна тийм. Тэгээ Орос улбаны улсад харьцангуй биткойн болон крипто айгу нээлттэй байгаа. Харин эсрэгээр нөгөө нэг газрын тосны хөдөлж авч байгаа Хятад тусад бол да биткойн крипто гэдэг зүйл бас хоригтой хэвээрэл байгаад байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд бол явж байсан газрын тосны ахын бол ийм арга хэрэгслийг бол түр хариуцаад юу ашиглаад байгаад байгаа юм байна. Гаргалгааг нь гаргацсан юм биш үү? За нөгөө талд Бразил гэдэг улсад анхны хуулийн үрдэн баригдлаа. Энэ болонгууд бүр цалин криптогоор авах тухайтай холбоотой байвал за тухайн хуулийн төсөл юу гэж заагдсан бэ гэхээр 957 ташин зураас 2025 гэдэг төсөл байгаа PL. За тэгмүүд энэ дээр юу гэж дурдсан бэ гэхээр за ямар ч байсан өөрийнхөө саналаараа бол ингээд компани бол криптогоор л цалин тавьж ч юм уу ер нь болно. Гэхдээ тухайн цалин тавьж байгаа цалингийн 50% буюу түүнээс дэш нь юу байх хэвээр үндэсний мөнгөнд нэмэгдэх байх хэвээр гэдэг. Өөрөөр хэлбэл тал цалин хүртэлх нь криптогоор цалин тавьж болно. Гэхдээ үлдснээ заавал үндэсний мөнгөнд нэмэгдэх байх хэвээр гэдэг. Бас үндэсний мөнгөнд нэмэгдэхээ доод хязгаарыг зааж өгсөн байгаа юм байна. Ийм хүм маягаар явах юм байна. Үндэснийхэн мөнгөнд нэмэгдэх бас жоох үгүй их маягтай зүйл байна. Тийм ээ. Энийг хаасан ийм хуулийн төсөл бас өргөн баригдаад хэлцүүлэхээр болж байгаа юм байна. За бас өөр нэг онцлог мэдээг бол Tom Coin-тай холбоотой. Tom Coin уу? Tom. Чамш Telegram хийсэн байна. Нууцаар. Telegram-ийн coin байгаа. Тийм амар өндөр сүлжээс нэр тийм. Тийм хүмүүс бас энэ 5-6 доллар хүрэх хаа гэдэг энэ баахан одоо твиттертэй бол жиргэний зөндөө авцсан байгаа. За өмнө худлаас хэмтэхгүй. Шалтгаан юу байсан бэ гэхээр Telegram хапын үүсгэн болж байгаа Paul Duro гэх хүн байгаа. Энэ хүн маань 2024 оны 8 дугаар сард Францад баригдаж хоригдсон ба. За одоо бол Францын одоо ингээд хилээд авах зөвшөөрлөө авцсан явж байгаа юм байна. За тэгээд энэ асуудал дээр яг гэж гол зүйл нь болгоод Tornado Cash нэгэн адилаар за үг хэлэх үзэл болоор хэлэх хичээлөө гэдэгтэй адилхан хүн хүмүүсийн бичсэн код бол бас free speech буюу үг
үгээ хэлж үзэл бодол эрхлэх хэрэгчлөө юм аа. Тэгээд тэр бичсэн кодыг ашиглаад өөр хүн одоо мөнгө авах юм янз бүрийн хийлээ гэдэг нь энэ хүмүүсийн гэмт хэрэгээс гэсэн үг ерөөсөө биш шүү гэдгийг бас тавьсан. За тэгээд энэ кейс бол нэлээ крипто сонирхдаг хүмүүс нь бол нэлээд том хилцүүлэг боллоо. Тэгээд магадгүй энэ шалтгаанаар нөгөө нэг Satoshi Nakamoto барьж хорих гээд байгаа гэж бас ягддаг байсан. Баригдсан байл сахад. Харин тийм билээ. Тийм билээ. Нэг тиймэрхүү. Цаатганд ч бас янз бүрийн одоо ингээд угс ороод ирэх юм бол хэрэг нь олох юм шиг л шүү дээ. Сакаматад бол тиймэрхүү зүйл яригдсан байгаа. За тэгээд урт удаан олон жил үнсэн XRP Америкийн одоо савуу зөвлөхөөр яг эзлэх шиг боллоо тийм цаасны даатгалахаараа гэж ярьдаг. SEC бол одоо ингээд XRP-ийг одоо ингээд арсны хөөсөн шүүхэн хэмжлэгээ бол ингээд эргүүлэн татаад ерөнхийдөө дахиж цааш нэх хөдөлгөөн сонирхолгүй гэдгийг илэрхийлсэн байна. За тэгээд XRP-ийн Brad Garland хаус бол энэ бол ингээд амар том ялтаа. XRP бол ингээд ягаад ч үн цаас биш. Ер нь ингээд крипто гэдэг зүйл үн цаас биш өөрөө тусдаа англи юм аа. Энэ бол ингээд шинэ технологи хөгжсөнтэй зэгцэж харж ирсэн шинэ хөрөнгө оруулалтын төрөл юм аа гэдгийг бас одоо ингээд энэ үйлдэлээрээ бас нэлээдгүй зарлалаа. Ер нь бол энэ англи саксоны эрхцүүт л хичээж таашаалтай. Энэ бол одоо Америкч яг ямар хүн шаардаг вэхээр урд гарсан кейсээр дараагийн кейсийг шийдвэрлэх одоо ерөөд жишээ тавьж шийдвэрлэдэг учраас одоо энэ үнцас гэдэг нь маргаан дээр дахиж өөр асуудал coin хэрэг ингээд одоо SEC-ээс шалгалаа гэдэг маргаан яваад шүүх дээр очих юм бол шүүх ямар кейсийг барих вэ гэхээр за XRP дээр юу болж исэн бэ гэдэг жишээгээ бариад ерөөд бол энэ төлөө зөвхөн тал руугаа ингэж яваад бүрэн боломжтой байна. Тэгэхээр маш том шийдвэр гаргаж байна. XRP-г шүүжсэн кейс нь болгоод Huawei тест гэдэг Huawei тэр нь болгоод би буруу санаагүй бол за өвсийг ашиглаж илүү эрдэнэ шиг ашиглаад үн цаас байсан гэж үзээд магадлалжсэн тэр жишээг ингээд 1900 хэдэн оны жилээ 20 хэд мөчлөө бүгд амар дээр үеийн тэр кейсэд ачаавчаад тэрнтэй харьцуулахад XRP бол үн цаас биш гэдэг ерөөдөө тийм шийдвэр гарсан. Тэр нь зөвхөн хувь хүмүүс зарсныг үзээд одоо бол ингээд бүр эцэслэгдэж байх шиг байна. За тэгээд энэ 7 өдрийн CoinTelegraph-ийн мэдээг уншаад явж байхдаа World 3 гэсэн энэ төсөл нэлээд онцлсан байлээ. Одоо сүүлийн үед бол AI agents гэдэг төслүүд угаасаа онц сонирхолтой төслүүд байгаа. Тэгмээд энэ болгоод Microsoft for Startup бас орсон шалгасан төсөл байгаа. Давхар BNB chain-ийн дэмжлэгтэй юм төсөл байгаа. Тэр төслийг бас нийтлэл болгож бичсэн байлээ. Та бүхэн хэрвээ AI ашигладаг бол энэ World 3 гэсэн AI-г ашиглаад үзээрэй. Бус одоо харьцуулах AI-тай харьцуулахад бол бус дээр бол угаасаа анханасаа ингэж ажиллана гэдэг тийм дөрөв зохиод өгсөн байдаг учраас зарим дөрөв хязгаарлалт байдаг. Эднийх бол дөрмийн марг хэрэгч өөрөө зохиож өгч ажиллах учраас хязгаарын баг байхгүй дээ гэдэг утгатай зүйлүүд бас аягүй хэрэгцсэн байлээ. Зүгээр сонирхоод үзэрэй энэ төслөөс ямар нэг байдлаар аваараа гэдэг цахин зөвлөх боловч хоёр өгдөггүй байгаа. Ерөнхийдөө одоо ингээ AI хурцтай хөгжиж байна. Одоо ерөнхийдөө бол хүн болон хамгийн анх ChatGPT-ийг шилдэг гэсэн бол одоо ерөнхийдөө бол хүмүүс зөвхөн ChatGPT-ийг хэлдэг. Маш олон AI-нуудаас их сурвалж мэдээлэл аваад хөгжүүлээд явдаг болцсон байна. Тэгэхээр AI бас 900 хэлж авчсаас AI талбарт ийм хөдөлгөөд бас судлаад байж ивэл стаж байх тийм. Тэгээд stable coin-уудыг ерөөдөө бол stable coin гэдэг зүйлийг бас дэлхийн том бос орнууд ашиглаж магадгүй гэдэг зүйл айгүй хүчтэй энэ 7 хоногт бас яригдлаа. Тэгээд баттай мэдээхэд бас хэцүү. Гэхдээ Arbitrum дээр ч юм уу одоо ер нь өөрөө layer 2 дээр бас суурилсан stable coin төслүүд бас ихээр гарахаар төлөвлөж байгаа юм байна. Тийм учраас та шинэ криптод сонирхвол магадгүй stable coin төслүүдийг сонирхоод үзээрэй. Тэгээд бидний мэдхээр бол Ethereum бол нэлээдгүй сүгэлд гарч ирсэн бас анхаарал татсан stable coin төслөөсөн. Түүний араас Ethereum-ыг араас бас юу гарч ирв та бүхэн сонирхоод үзвэл дараагийн гарч ирэх чадлыг судлах байгаа stable coin талбарт судлаад зэрэг гэж зөвлөх байна. За тэгээд энэ мэдээ санхүү зөвлөгөө биш. Энэ л огт ямар ч байсан technical analysis орох баг. Тэгэхээр ярьсан та бүхэн крипто дээр ажиллаж байхад Binance бирж сонгож ажиллаж байх юм бол арилжааны шимтгэлийг 20% буруулах боломжтой байгаа. За Binance Wallet дээр нэг сонирхолтой зурсан. Дараа он хүртэл ерөнхийдөө бол шимтгэлгүй арилжаалах бүрэн боломжийг олгосон байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бас Binance ямархуу шимтгэлгүй арилжаа хийх гэдэг вэ гэхээр ерөнхийдөө бол бас урд нэг иймэрхүү арга хэмжээ явж байхад бол биткойн яг өсөлтийн бас үе шатын урд нэг иймэрхүү юм явж байсан. Тэгэхээр одоо бас шимтгэлгүй байх энэ арилжаалах боломжийг олгож байгаа юм байна. За мөн Forex дээр арилжаа гэхээр бол XM болон MOT гэсэн брокер дамж ажиллаж байгаа. За мөн өөрийн дансаар биш. За фандын дансах бол Mot Fund дээр Tom гэсэн кодыг ашиглаад хөнгөт хаалж байгаа шүү. За ингээд technical analysis болон тухай шууд орцгоё. За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ биткойн дээр за түрүүлэн техник шилээ орж амжаагүй. За тэгвэл Telegram дээр мэдээлэлүүд бол оруулаа явуулсан. За тэгэхээр тэрний апдейтыг хийгээ явуучих гэж бодож байна.
За тэрний хамтад юу байсан бэ гэхээр за ерөнхийдөө бол BTC за чухал support resistance болж исэн цэгийг бол доошоо эвдээд гараад ирчихсэн. За энэ бол нэлээдгүй том юм дэмжлэгийн бүс байж байгаад за эндээс бол доошоо нэг том унаад pullback-ыг орж ирээд буцаад уналтын хөдөлгөөн бол хүчтэй ороод ирсэн байгаа харж байна те. За одоо харин юу болж байна вэ гэхээр яг ерөнхийдөө ингээд 4 цагаар харах юм бол за дээдлийн trend line-ыг доошоо татаад ингээд холбох юм бол за нэг иймэрхүү байдлаар халуулж болох юм. Яг ингээд bullish pattern байж болох юм. Яг энэ уналтын цэг нэлээд retail trader-уудыг liquidate хийгээд гаргасан бол за одоо магадгүй томчууд худалдаа авалт хийж байгаа бол за энэ bullish pattern тажиуд дэшээс сэрэх боломжтой. За яг өнөөдрийн байдлаар харахад Bitcoin ETF-ийн inflow буюу за орж байгаа мөнгө урсгал нь бол нэлээд бас нэмэгдсэн сайн мэдээтэй харагдж байна лээ. За мөн бас бодлогын үг Америк хэвээр үлдээлээ. За мөн бас цаашдаа бодлогын үгээ бууруулна гэдэг тиймэрхүү бас мэдээлэл гарсан. За бас тэр нь өөрөө нэлээ маркетед эргээр нөлөө үзүүлсэн. За алт бол gold бол дэше all time high хийсэн. За тэр Binance нь Bitcoin-д бол эндээс яг жижигхэн бас өсөлтийн хөдөлгөөнд бол орж ирсэн байгаа гэж харж байна те. За тэгтээ өсөлтийн хөдөлгөөн орж ирсэн ч гэсэн энд нэг иймэрхүү 4 цаг дээр нэг иймэрхүү сэрхэн доошоос магадaltaй bearish-тэй үсэд байгаа. За тийм учраас бас төдийлөн long арилж авал төдийлөн бол харахгүй байна. За миний хувьд бол дахиад дэше ирээд энэ дээр шалгах юм бол за магадгүй эндээс нэг жижигхэн short position эндээс нэг risk entry хийх боломжтой болов гэж харж байна. За ингээд за bullish дээрээс ирж байгаа bullish pattern-ийнхаа дээр stop loss-о тавьж өгөн. За мөн бас за энэ bearish pattern-ийнхаа дээр stop loss-о тавьж өгөөд доошо short арилжаа хийх боломжтой харагдаж байгаа. За энийг ингэж харвал за магадгүй дээрээс ирсэн bullish pattern за дахиад доошоо trend line-а нэг шалгах юм бол энэ дээр дажгүй TP авах бүр боломжтой. За эндээс магадгүй дээш өсөлтийн хөдөлгөөн орших юм бол дажгүй long арилжаанд орох боломжийг техник төгс зургаас л үзүүлж магадгүй. За ерөнхийдөө сая бол Trump-ийн гаргаж байгаа мэдээ бол за Америк бол биткойны бас нэлээд биткойн төвтэй хот болно, биткойн криптогийн хот болно гэдэг мэдээлэл сая цагаарнаас гарч ах шиг байна. За мөн бас стейблкойн дээр стейблкойны тухай хуулийг бас гаргаач гэдэг юм Trump бас ярьсан байна. За тэгтээ тэр Trump-ийн сая мэдээ дөнгөж сая гарлаа. Тэр мэдээний доолох зур комментиг харах юм бол одоо маркетаас Trump-ыг жоохон авч хаяач хэтэрхий Trump-ийн их талаар ярьж байна. За ерөнхийдөө бол дахиад унтаа байдалд орох нь байна. Биткойны төлөө юу ч хийсэнгүй ч гэдэг юм. Тэдний юм маркетад нөлөө үзүүлэх багтаа мэдээлэл өгөөд байна гэсэн юм. Хүмүүсийн шүүмж бол байна. Тэгтээ яг нэг талаараа стейблкойныг бас хуульчилчих юм бол за түрүүний мэдээнээс ярьжсэн. За Оросууд стейблкойныг за олон улсын гүйлгэнд ашиглаад байна гэдэг шиг. За Америкс олон улсын гүйлгэнд стейблкойн ашиглаж магадгүй стейблкойс эхлэлийн нэг бас байж болох юм. Тэгэхээр магадгүй алстаа бас энэ мэдээнүүд нь иргэнлээ үзэж бодох. За нөгөө түрүүний bullish bearish дээр харах юм бол 15 метр харах юм бол маш цэвэрхэн байдалтай гоё үүсэд явж байна. Дээрээ шалгаад унсан. За магадгүй дахиад ингэж явж байгаад correction төлөв орж ирээд дахиад өсөлтийн хөдөлгөөн орж ирж байгаад эндээс дажгүй short арилжааны боломж гарчиж магадгүй. За тэгтээ эндээс risk entry хийж уушаа заавал stop loss-ыг байршуулж өгөөд за алдагдлын хязгаартайгаар арилжаанд бүгд оролцоорой гэж хүсэж байна. За мөн мэдээж арилжааны зөвлөгөө биш, санхүүгийн зөвлөгөө биш учраас за өөрийнхөө техник шинжилгээтэй хосч олоод миний харж байгаа онцг юм аа маань тэр өөрөөрөө харж байгаа онцтой бас холиод яваарай гэсэн бодлоо зөвлөгөө өгмөрнө. За бас дажгүй зүйл ажиглагдаад байгаа зарим альткойнууд бол нэлээд хямдарчихсан байгаа. За дээр нас нэлээд дажгүй 4 цагийн паттерн бол үүсэт байгаа. За энд чинь нэг иймэрхүү буллштай. За арбитрум дээр бас нэлээд том буллштай үүссэн хэдий ч гэсэн энэ дээр бас жижигхэн цэвэрхэн доошсон магадaltaй bearish-тай үүсчихсэн байгаа. За тэгэхээр магадгүй ингээд өсөхийг үгүйсэхгүй. За тэгтээ маркет бол нэлээд эмзэг байгаа учраас бас өсөлтийг бас төдийлөн бас эргээр харж болж чадахгүй байна. За адмын үед бас л гой буллштай нүсээ дэшээс төрчихсэн. За энэ бас нэг жижигхэн доошсон магадaltaй паттерн үүсэт байна. За BNB-ийн хувьд бол бас том зургаараа ингээд харвал all time high гэдэг бүс дээр бас энэ зон дээрээсээ доошоо сэтэрсэн. За тэгтээ сэтэрсэн хэдий ч гэсэн энэ дээр юм дэшээс магадaltaй паттерн үүсчихсэн. За энэ маань дэшээс зэрэг одоо нөгөө нэг тааз болоод байгаа зон дээр бол ирсэн байдалтай байна. Одоо эндээс магадгүй дахиад дэше гарч чадахгүй гэдэг бас шалах хэрэгтэй баг. За XRP-гийн кейс дээр бол за SEC бол ерөөхдөө бол яг шүүхийн маргаанаа бол эцэллээ. За эндээс нөгөө нэг
урд нь ингээл бас мэдээлэл гараад өсөлтийн хөтөлбөр орж ижсэн. Дахиад давзаалднаа маалнаа гэл энд чи бүүн драма болол явсан. За одоо л харин дахиад яг no drama гэж штэ одоо л ерөөдөө бол дахиад шүүхтэр бол хэлцэхгүй XRP-ийн кейс бол ингээд дуусгаж байна гэдэг мэдээлэл явсан. За түүнтэй холбоотой XRP дээр бол энэ өсөлтийн хөтөлбөр орж ирсэн. За одоо ингээд харвал бас дэжгүй bullish тань зурж байна. За иймэрхүү байдлаар явж болохоор харагдаад байгаа. За тэгээ магадгүй XRP гиндээс их юм бол аль спотоор худалдаж авахыг бол бодож байгаа. Ерөнхийдөө бол future trade хийхээр мэдээж мэдээний том өсөлт ороод ирсэн буцаад доош хөвчтэй хөлд орж магадгүй учраас бас нэлээд анзаарахтай арилжаанд орох зүгээр хөө. За ингээд ерөнхийдөө trading дээр бас last update-ууд буюу сүүлийн мэдээлэлүүд нь ингээд гараад ирдэг байгаа. За Solana-гийн сая түрүү ярьсан те. Solana-гийн futures ETF бол арилжаалагдаад эхэлчихлээ. За одоо удахгүй spot арилжаанд эхэлнэ гэсэн мэдээлэл явж байгаа. За Solana-гийн хувьд бол миний таалагдаад байгаа зүйл нь маш гоё спорт зон дэр байгаа. За ингээ харуул. За энэ таз за ингээ шал болсон, шал спорт дахиад спорт болсон. За дахиад эндээс спорт болж магадгүй. За ерөөдөө эндээс ирсэн хөдөлгөөнөө дахиад дээшээ ойдог, дээшээ ингээ хөдөлгөөнд орж ирдэг. За магадгүй одоо дахиад энэ дээр спот ETF-ийн мэдээлэл нь нэлээд хүчтэй гарах юм бол дахиад өсөлтөө гэдэг юм бол орж иж магадгүй харагдаад байгаа. За тэгтээ бас энэ төлөө ерөнхий маркет geopolitics асуудлаа энэ дээр нэлээд харцанжиж арилж явах зүгээр бах. За магадгүй спотоор худалдаж авахд бол саяны all time high-аас бол даруй нэлээдгүй хямдарсан байгаа гэж байна те. Тэгэхээр спот хөрөнгө оруулалт хийж байгаа бол урт хугацаанд харж байгаа бол бас дайггүй оролтын цэг одоо сүтэд бас байж болохоор юм болов гэж харж байна. За энд бас нэг иймэрхүү дэшээс хамгаалалтай паттерн үүссэн байдалтай байна. За одоо энэ бүхнийг за юу BTC dominance-тэй нэг яриад үзье. За dominance-ийн хувьд BTC dominance энэ нэг bullish паттерн сэтгэхгүй одоо маш удаж байна да тий. Энийг одоо сүүлийн хичнээнч дугаар ярьсан да. За энэ bearish паттерн нь бол ерөөсөө сэтгэж өгөхгүй байгаа. Энэ ерөнхийдөө ингэж явж байгаад доошоос зэрх юм бол за нийт маркетад байгаа биткойны хэмжээ бага буюу за бус ерөнхийдөө хөрөнгө оруулагч нар биткойноос бусад өөр койнуудыг худалдаж авч байна гэдэг юм харагдан. За түүгээрээ юу илэрхийлэх үү гэхээр альткойн season эхэлж байна гэсэн мэдээллийг бидэртээс өгч идэв байгаа. Тэгэхээр магадгүй энэ дахиад доошоос сэтгэлд орж ирлээ гэж бодох юм бол за нөгөө Solana-гийн ETF-ийн мэдээ бас нэлээдгүй сайн гарах хэрэгтэй. За дээр нь бас за одоо удаан үргэлжилсэн дайн ч юм уу те энэ асуудлууд зогсоод илүү хүмүүс нөгөө риски хөрөнгө оруулалт хийх бүрэн бололцоо гарч ирэх юм бол за магадгүй эндээс доошоо BTC dominance унах болов гэж харж байна. За тэгтээ бас юу болох хэвдүүлээ. Цаг үеийн мэдээлэлтэйг ойрхон байж харж яхах нь бас зүгээр хаа. За USDT T-ийн хувьд за ерөөдөө бас доошоо унжиж биткойн дээшээ өсдөг юм уруу амралтай ханшин график байгаа. За ингээд 4 цаг руу ороод харвал за энэ чинь дээрээс ирсэн том bullish bearish тань доошоос дэрсэн дахиад энэ гой сэрхэн bearish тань зурж ирсэн идэж гисэн. За энэ дээр дээшээгээ нэлээд хүчтэй стрэлтийн хөдөлгөөнөд орж ирээд за стрэлтийн хөдөлгөөн орж ирсэн ч гэсэн түрүүчийн лог дээр Telegram дээр гаргасан таамаг бол за USDT dominance бол за нэг иймэрхүү доошоос магталтай паттерн үүсэж байна гэж таамагласан. За ерөнхийдөө бол доошоо стрэлтийн хөдөлгөөн бол ороод ирсэн. За орж ирэхдээ за бас нэг иймэрхүү доошоос магталтай паттернд буцаад ороод ирчихсэн байна гэж. За эндээс ерөнхийдөө бол дахиад доошоо уналтын хөдөлгөөн орж ирэх юм бол за биткойн, этериум ч юм уу те. Ерөнхийдөө бол койнууд дээр бол нэлээд өсөлтийн хөдөлгөөн бол орж иж магадгүй гэж хараад байгаа. За тэгтээ мэдээж уналтын хөдөлгөөн хүчтэй байгаа учраас hit long арилжаас сэргийлээд за ерөнхийдөө leverage-тэй арилжаа хийхээр миний хувьд бол арай бага X буюу за бага leverage ашиглаад за илүү арилжаанд орол зүгээр болов гэсэн бодолтой бол байна да. За Doge дээр нэг иймэрхүү доошоо чиглэлийн сэрээ зурсан. За энийг зурангаа бас сэрээ зурах аргачлалын нэг сэргээ гэж бодсон юм аа. За тэгэхээр хэдүүлээ сэрэг зурхад 3 цэгийг тодорхойлох шаардлагатай байдаг. 3 цэгийг тодорхойлохдоо хамгийн high цэг буюу за доо унлаараа хамгийн high байгаа цэгийг тогтооно. За түүний дараа lower low болж байгаа цэгүүдийг тогтоож авчна. За ихэд энэ 3 цэгийг тогтоосон. Хамгийн high цэгийг оллоо. За энд lower low үүслээ. Энд lower high үүсгэртэй. За ингээд энэ 3 маань үүссэн байлаа гэхэд хизээ баталгааждаг вэ гэхээр энэ lower low-ыг дахиад доошоо хөвдөд
шинээр намд оройроо буюу за lower low үүссэн цагт за энэ сэрэл баталгааж байна гэсэн үг. За ингээд энэ нөхцөл нь ингээд бүрдсэн. 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг, за 2-р цэгийг доошоо нэвтрээд гараад ирчихсэн байгаа учраас доошоо чиглэлийн сэрээ бүрдсэн байна гэсэн. За тэгэхээр доошоо чиглэлийн сэрийг гэвэл ерөөхдөө бол уналтыг хилтгэдэг ч гэсэн маркет бол ерөөхдөө бол уналтын хөдөлгөөн үргэлжилж байгаа бол за ерөөхдөө өсөлт орж ирнэ. За өсөлтийн чиглэлийн сэрээ зурагдлаа гэхэд мэдээж уналтын хөдөлгөөн орж ирдэг. Тэгэхээр энэ уналтын сэрээ бол за ханшиг илүү хямдхан болгож өгч идэг. За мэдээж өсөлтийн сэрээ бол мэдээж зах зээл хийж шуналтай байна. Хүмүүс сэрэг худалдаа авалтай гэдгийг харуулдаг байгаа. За ингээд сэрэн дотор бол хэр харьцангуй бас дайггүй сайн яваад байгаа. За медиан лайнтайгаа нэлээд сайн харьцсан. За одоо дээдлийн параллел лайн дээрээс дээшээс тэр шатахгүй гэдгийг бол Dogecoin дээр бол харахад дайггүй бах. За яагаад Doge-ийг ярьж байгаа гэхээр за мэдээж Elon Musk-ийн ажил өдрөөс өдөрт үр дүнгээ өгж байгаа учраас за магадгүй Doge гэдэг Америкийн институт яам байгаа учраас за түүнтэй холбоотой Doge дээр бас нэлээдгүй алстаа бас буулж байж магадгүй гэдэг учраас Doge-ийг ярьж байгаа. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү байна. За total буюу за нийт криптогийн total market cap буюу за нийт мөнгөөр хэрэглэж байгаа чартыг харах юм бол за дээдгээр харж байгаа шүү. За энд нэг иймэрхүү channel явьжсэн. За энэ дээр нөгөө том нэлээдгүй урт хугацааны хэдүүлэнгийн correction хөдөлгөөн бол энд ингээ үргэлжилсэн. За дээшээс дэрсэн. За одоо дахиад ингээ харах юм бол маш гой цэвэрхэн байрж болохоор bullish pattern бол энд үүсэж байгаа. Тэгэхээр магадгүй энэ bullish pattern дээшээс дэрэх юм бол бас магадгүй энэ bull market-ийн үед бас нэг том wave буюу нэг том хөдөлгөөн орж ирээд бас магадгүй өсөлт хүчтэй орж магадгүй гэсэн бодол байна. За мэдээж 100% хамбалж чадахгүй учраас бүгд бас энийг арилжааны зөвлөгөө биш гэдгийг бол ойлгож байгаа баха. За ерөнхийдөө бол ингээд энэ удаагийн дугаар дээр нэлээдгүй бас альткоинуудын ханшийг харлаа. За биткойн этермийг харлаа. За биткойн дээр гаргасан таамаг гэх юм бол за эндээс 2 таамаг гаргана л да. Ерөнхийдөө бол за доошоос магадaltaй bearish дээр 1000 дээрээс short арилжаа харж болж байна. За магадгүй энэ маань дээшээ stop loss авахдах юм бол за эндээс зөрүүлээд том паттерн харна гэсэн үг. За том паттерн бол дээшээс магадaltaй паттерн байгаа да. За дээшээс магадaltaй паттерн дээшээс трейд за том нэлээд том ажилласан support resistance зоно дээшээс трейд pullback хөдөлгөөн орж ирэх юм бол эндээс дээшээ long арилжаа хийх боломжтой харагдаад байна. За ерөнхийдөө бол иймэрхүү хоёр таамаг гарч иж байна. Эндээс мэдээж баталгаануудаа харж агаад баталгаа нь бүрдэх юм бол дээшээ юу доошоо гэдгээ хэдүүл арилжаанд ашиглаа явуулна гэсэн үг. Тэр мэдээллүүдийг илүү Telegram дээр оруулаад явчих. За ингээд ерөнхийдөө бол том цагаар шинжтэй гаргасан учраас маргааш өглөө энэ дугаар ороход бас нэлийн цаг хугацаанд бол яхтар зүрхгүй болов гэж бодож байна. За ингээд бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.